Монголчууд өнөөдөр зээлээ зээлний оронд, өрнөөс өрний оронд амьдарч байгаа. Барьцаалж болох бүх юмаа барьцаан тавьж болох бүх зүйлээ барьцаан тавьж амьдарч байгаа. Нэг үгээр хэлбэл Монгол ардын зураг өгдөг, өртөө өдөлтөө өтөө мал тархалдаг гэж. Монголчууд маш энгийн зүйл хүсэж байгаа. Улсын орлого нь амжиргааны өртөгтөнд амьдрах зардалд нь өрдөг байх ийм зүйл хүсэж байгаа. Засгийн газраас танаас тансаг амьдралыг хүсээгүй. Өнөөдөр 1.4 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Хэдий ч улсын дунд цалин 2.6 сая гэж байгаа. Нийт уул уурхайн салбарт 5 сая төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байгаа 73,100-ыг хасаад тооцох юм бол энэ тоо чуу 1.9 сая хүрнэ. 1.9 сая төгрөгөөр хүн өнөөдөр авах амьдралаа задлуулж байна гэсэн үг. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 57% нь улсын дунджаас бага цалинтай ажиллаж байна. Амжиргааны доод түвшин 2016 оноос 10 жилийн хугацаанд 311,700 төгрөгөөр өссөн бол нэг үрхэн сарын хэрэглээний зардал 2 сая төгрөг нэмэгдсэн. Нэг үгээр хэлбэл өрөөр амьдарч байна. Тийм учраас би танд 36 настай, 3 хүүхэдтэй, өөрөө төрийн албаа агч гэдэг эхнэр нь хувийн хвшилд ажилладаг 2.6 сая төгрөгийн цалин дээр нэмэх эхнэр нь 2 сая төгрөг ингээд нийтдээ 4.6 сая төгрөгийн цалингийн орлоготой өрхөөр жишээ авч танаас асуулцсан. Энэ өрх ипотекийн зээлдээ сар 700 сая төгрөг, цалингийн зээлдээ сар 950 сая төгрөг, аппликейшны зээлдээ 150 сая төгрөг төлөөд үлдсэн багахан мөнгөөрөө хоол хүнс буюу сая 2 сая төгрөгөөр амьдарч байгаа. Ингээд өрхийн орлого зөвхөн анхдагч хэрэгцээг хангадаг, 2 дахь 3 дахь хэрэгцээг хангаж чаддаггүй. Том хүүхдийн хувьцаг багцанд нүгдэг, багцны дахиад багтанд нүгдэг ийм л амьдрал. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй, автомашины зээлтэй, сургалтын зээлтэй, хэрэглээний зээлтэй, гар утасны зээлтэй, банк үсгийн зээлтэй, аппликейшны зээлтэй, нэмээд ламбартны зээлтэй. Ахмад малчнууд нь малчны зээлтэй, тэтгэврийн зээлтэй. Ёстол нэрэ цалинтай тулд амьдарч гинаа л гэдэг нөхцөл байдалд амьдарч байна. Наад танаас ганцхан асуулт. Та зээлтэй ямар нэгэн? Ер нь судалгаараас үзэхэд нийт иргэдийн нийт төрх айлуудын 63.8% нь зээлтэй байгаа юм. За энэ бол өнгөрсөн оны муутай харьцуулах юм бол цалингийн зээл, хэрэглээний зээл багассан үзүүлэлт боловч иргэд орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас голцоо хэрэглээний зээл авч байгаа. Цалингийн зээл, тэтгэврийн зээл, сайн хэлсэн малчтын зээл голцоо бизнес хөгжилтөө гэхээс илүү амжиргаагаа нөхөдөө авч байгаа зээл харагдав. Тэрний одоо 15% нэхэд автомашины зээл, лизингийн зээлүүд, санхүүгийн лизингийн зээлүүд, автомашины зээлэн дээр авч байгаа. Тэгэхээр энэ нийт агуулгаар нь харгалзаад үзвэл ер нь энэ амжиргааны өртгийн үзүүлэлтийг бол олон улсын стандартын дагуу тооцсон ч гэсэн тэр яг зөвхөн статистик дундаж бол 2 сая 989 мянга гэж байгаа л да. За зардал нь бол 3 сая 9 мянга гэхээр 172 мянгаар дунджаараа зарлага орлогоос илүү байгаа. Тийм учраас зарлага илүү байна гэдэг чинь хүмүүс зээл дунджаараа зээл рүү чиглэж байна гэсэн үг. Таны хэлж байгаа 56% нь бол энэ дунджаас доогуур салентай байгаа 2 сая бид суур доод цалин нэмж байгаа. Улаанбаатар хотын багш нарын Улаанбаатар хотын багш нарын ачаал бол нийт сурагчдын 3/2 нь 60% нь Улаанбаатар сурагчд байна. Тэгтэл нийт багш нарын 3/1 нь Улаанбаатарт байна. Тэгэхээр залуу багш нар сая 484 мянган төгрөгийн цалингаар зар дээр нэг сая 200 мянга сая гаруй төгрөг аваад Улаанбаатар хотод амьдрахад бол хэцүү. За хөдөө орондгийн багш нар бол 40% нэмэгдэлтэй байдаг учраас зардал харьцангуй бага байна. Гэхдээ хөдөөд багш нарыг дэмжих бодлого гэж тайлбар. Тийм учраас бид энэ суур бага цалинг дээш 2 сая 200 мянга хүртэл нэмэгдүүлэх бодлого чиглэл барьсан сая бол. За эмч нар багш нарын цалин нэмэгдэхэд бол гол дундаж давхаргуулах нэмэлт 1 минут тодруулна шижирэг шүү. За яг та миний ганц асуултанд хариулсангүй. Гэхдээ үндэсний статистикийн газраас 2016 оноос хойш одоо хэрэглээний үнийн индексийн өсөлтийг дунджаар 866 гэж тооцсон юм байна. Гэтэл бодит байдал дээр 866 бас зөвхөн хоньны мах гэд 2016 оноос 204 буюу өмнөх 204 энэ бол жилийн дунджаа шүү. Зөвхөн өмнөх оноос 14%. Өхрийн мах өмнөх оноос 14.7%. Адууны мах 13%. Төмс 16.2%. Манжа 14.6%. 9 чихэр 9.5, ургамлын тус 13.6 гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа жилийн дундаж хэрэглээний үнийн индексийн 8.6-аас өөр байгаа шүү гэдгийг би танд хэлэх гэсэн. Бодит амьдралд статистик гаргаж цаас хоёр зурж байгаа гэдгийг монголчууд одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ та миний ганц суусан асуултанд хариулсангүй баярлалаа. За асуулт нэгээс хариулж амжсангүй за би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордог. Өдрийн хоолны зардлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна.
Тийм учраас өглөө гараад орой ирдэг, өөр газар мазраар явдаг учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зардал бол харьцангуй гайгүй ордонд одоо хямд ордны хоол идчихэж байна. Ингээд үндсэндээ миний зардал бол ингээд өдрийн хоолны зардал гэж байгаа учраас түрүү жаргалан гишүүний асуултанд хариулж амжааг ингээд нийлүүлээ харьцуулахад бол зардлаа хэмнэж эдийн засгийн учраас одоо энэ хүндрэлтэй эрэг үед бол ингэж амьдарч байна. Зээл бол алга байна. Гэхдээ зээлгүй 32% одоо хамарч байгаа. За ер нь амжиргааны доод түвшин 488-аас 495 мянган төгрөг орчим байхад бол өрхийн орлого дундаж орлоод нөгөө дундаж гэх нь 2 сая 970 мянган төгрөг гэж статистикийн газар тооцсон. А зарлага нь бол 3 сая 90 мянга гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг 123 мянган төгрөгөөр зарлага нь орлогоосоо дунджаар даваад байгаа ийм чиг хандлагатай байна. Ийм учраас өнөөдөр дундаж өрх сар бүр зээл авах шаардлагатай болж байна гэсэн үг. Үүнийг орлогын бүлгээр нь авч үзвэл нийт өрхийн 60 орчим хувь нь орлогоосоо давсан зарлагтай байна. Яг энэтэйгээ багцаад байгаа 63.8% нь одоо зээлтэй байна. Ийм учраас бид эх жилүүдэд эдийн засгийн өсөлтөө макро түвшин 6% байж ажил эрхлэлтийг нэмэгдүүлж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг хадгаламжтай болох, зовн цаас хувьцаа хөдөлж авах боломжтой болох, хуримтлалтай болох, нэг орлогын зарлагаас илүү давж ийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ийм зорилтыг эх 5 жилийн үндсэн чиглэл тавьсан байгаа. За өнгөрсөн хугацааны бодлогоч гэсэн дандаа зардлаа инфляцийг бууруулахад бид эрэлтийн болон нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийг залж чиглэж байна. Тэгээ ер нь бол Монгол улсын нийт хадгаламжийн хэмжээ бол 24.3 их найд болсон. Бодитгүй 3.8% байгаа инфляц гас тооцоод. Тэгэхээр ер нь бодит төсөлт бол 4% гэж тооцож байгаа. Энэ жилийн үед. Бусдын үед бол дандаа буурч ирсэн. Бодит орлого хөрвөл инфляцаа орлогонд гүйцэхгүй байгаа. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт хийх пассив инкам буюу одоо хөрөнгө оруулалтыг хадгаламж хүү үнцаас одоо олох гэх мэт нэмэлт орлого олох боломж чинь өөрөө илүү орлоготой бодит орлоготой болж ижил энэ нөхцөл бүрдэнэ. Ийм учраас үнийн өсөлтийг макро түвшиндөө хязгаарлаж ахын засгийн газрын гол зорилго байна. Ингэжээж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх төсөл болно. Үүний тулд макро эдийн засгийн доктортой байдлыг хангаж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за мөн одоо ажлын байр бий болох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого энэ эх 5 жилийн гол бодлого байгаа. Саяны хугацаанд ч гэсэн энэ чиглэлүүдийг барьж хамгийн гол нь ажил эрхлэлт хийж хэрэгтэй.